Монгол ур чадвар 2017 цахилгаан өгсрэлт мэргэжлийн тэмцээн. Манай гарагийн 70 гаруй улсыг игнэндээ нэгтгэсэн дэлхийн ур чадварын байгууллагаас гишүүн орнуудынхаа дунд 2 жил тутамд зохион байгуулдаг дэлхийн ур чадварын 44 дахь тэмцээн энэ онд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдана. Мэргэжлийн сургалтын байгууллагын суралцагчид болон төгсөгчдөөс World Skill 2017 дэлхийн ур чадварын тэмцээнд цахилгаан өгсрэлт мэргэжлэр оролцох оролцогчийг шалгаруулах, мэргэжлийн ур чадварыг тодорхойлох, урамшуулж дэмжих, ур чадварын түвшинг олон улсын хэмжээнд өрсөлдүүлэх зорилготой Монгол ур чадвар 2017 цахилгаан өгсрэлт мэргэжлийн тэмцээнийг хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Германы амтын ажиллагааны нийгэмлэг, төвийн бүсийн арга зүйн төв, уулуурхай эрчим хүчний политехник коллеж, Дархны инженерүүдийн холбоотой хамтран 2017 оны 1-р сарын 18-наас 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Монгол ур чадвар 2017 цахилгааны мэргэжлийн улсын уралдааны 2-р шатны энэ хариуцлагатай тэмцээн уралдаа маань үнэндээ салгарсан шилдэг оролцогч бол World Skill энэ 44 удаагийн тэмцээнд олон улсын тэмцээнд оролцох шилдэг оролцохын шалгаруулах бас ийм хариуцлагатай үе мөч бидэнд одоо тулаад ирсэн байна. Тэгээд тэмцээний үйл ажиллагааны сэдвүүдээ тэгээд өнөөдөр Монгол ур чадвар 2017 гэсэн тэмцээн маань эхэлж байна. Бүх оролцож байгаа оролцогчдоо за шагнараа бэлдсэн багш нартаа тэгээ мөн шүүгч нартаа амжилт хүсье. За өнөөдрийн маань энэ тэмцээнээс 6 хүүхдээс маань 2 хүүхэд шалгарах ёстой. Тэгэхээр та бүхний хинэнч байсан тийм ээ. Бүгдөөрэнд нь энэ боломж бол нээлттэй байгаа. За энэ 2 хүүхэд маань яах вэ гэхээр дэлхийн ур чадварын Абу Даби хотод бол 2017 оны 10 сард бол дэлхийн олимпиад оролцох эрхэм нээлттэй гэсэн. Энэ олимпиад оролцоход бол маш их өндөр шалгуурыг давсан хүн явдаг. Монгол улсын нэрийг төлөөлж явах учраас хүн болгон хичээгээрэй гэдгийг бас хэлмээр байна. За энэ 2 хүүхэд маань мэдээж хэрэг хоёулаа явахгүй. Тэгэхдээ 2 хүүхэд маань хоёулаа бэлтгэгдэнэ. Хоёулангийнх нь хэн нэг нь явж магадгүй тийм ээ. Ямар нэгэн уралдаан тэмцээнд нэгэн төрүүлдэг зам байдаг. Тэгэхээр энэ 7 дугаар сар болтол бол манай 2 хүүхэд хоёулаа үлдсэн. Тус тэмцээнд өмнөх шатнаас шалган үлдсэн шилдэг 6 оролцогч моторын удирдлагын угсралт, гэрлийн цахилгаан угсралт гэсэн даалгавраар 2 өдрийн турш ур чадвар авахалт самбаагаас хорин өрсөлдсөн юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төвийн өмчт хувьцаат компани ерөнхий инженер Чулуунбаатар, шүүгчээр шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрчим хүчний техникийн эрхлэгч дэд профессор Бат Эрдэнэ, Дархан төмөрлийн үйлдвэрийн автоматжуулалтын инженер Болд нар ажилласан юм. Одоо яг ингээд цаг хараад авдгүй өсөөр тэмцээх хийснийг зарлах гэж байна. Одоо дутуур байх үстэй. Хүн биелнэ үү? Өөрийг асууж тодруулах юм байна. Даахгүй тэгээ авдгүй өсөөр. 34 тэмцээн. Тэгэлээ. Монгол ур чадвар 2017 цахилгаан өгсрэлт мэргэжлийн тэмцээн.
Нэгдүгээр надаас хоёрын дорн 130 яа юм. Ахын бэр 130 сая. Ийхүү дэлхийн ур чадварын олимпиад Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөө 145.3 оноогоор налах мэсүүдийн оролцогч ил төгөлдөв. 141.1 оноогоор Дорнод политехник коллежийн оролцогч инх амгаланаар шалгарлаа. Энэ хоёр залуу мэрэгчлэтний аль нэг нь 2017 оны 10 дугаар сард Абу Дабиг зорж дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөх хэрэгтэй боллоо. Бэлтгэл сургалтаа сайн хангаж эх орныхоо нэрийг өндөрөөс өндөрт өргөх болтугай. Монгол ур чадвар 2017 цахилгаан угсралт мэргэжлийн тэмцээн